Хүн бүр ус уух хэрэгтэй. Усыг тодорхой хэмжээгээр ууснаар дархлаас сэргэн, бие өвдөхөөс сэргийлнэ. Мөн дээрэс нь хоол сайн шингэн, хоолны шингэц сайжирна. Хотоод гидсний үйл ажиллагаа сайжирна. Мөн ер нь л урт наслна гэж мэддэг те. Тэгсэн хэрнээ усыг сайн уудаггүй. Та бүхэнтэйгээ шинэхэн мэдлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн мэдлэгээрээ би усыг ер нь яагаад заавал уух ёстой юм бэ гэдэг талаар тайлбарлахаас гадна миний сувгийн үзэгчд буюу арьсандаа анхаардаг хүмүүс яагаад заавал усыг уух шаардлагатай юм бэ гэсэн шалтгаануудыг нь тайлбарлая. Бид ер нь арьсандаа анхаарж байна гэд маш олон төрлийн бүтээгдэхүүнийг сонгож хэрэгжилж байна. Маш олон бүтээгдэхүүнүүд төрсөөр байна. Найрлагууд гарч ирсээр байна. Бид нэр тэр бүхнээс сонголтоо хийгээд хэрэглэсээр байна. Тэр маань бол яг гоё. Тэгтээ бид нар дотроосоо хангалттай хэмжээний ус ууж чаддаг болов та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Би бол өөрөөсөө байн асуудаг. Би өнөөдөр ус ууснаа өглөө босч ирээд би өнөөдөр ус уун шүү. Өдөртөө ажилдаа явж авах үедээ би заавал хажуугаар нь ус уух хэрэгтэй шүү гэж би өөртөө сануулсаар байдаг. Яагаад тэгэхээр ус бол маш эссеншл зүйл байдаг. Ялангуяа арьсанд. За энэ шалтгааныг бол хүмүүс нэг их ойшоодаггүй. Ер нь бол арьс унжаад байна, тэг 30 гараад ирж байна. Юу хэрэглэх вэ? Ямар найрлага хэрэглэх вэ? Ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэд эсвэл ямар салооны үйлчлэгээнд орох вэ гэж хайж эхэлдэг. Тэгээд асуулт асуун тий. Ус уудаг уу гэхээр ерөнхийдөө бол уудаггүй шинжтэй байдаг. Тэгэхээр ерөнхийдөө болвол маш ерөнхийлж хэлж байгаа шүү. Ус хангалттай уудаг хүний арьс нь чанга байдаг. Яагаад тэгэхээр усыг тодорхой хэмжээнд уух хугацаанд хүний бие өөрөө маш тийм hydrated болж өгдөг тиймээс арьс хуурайшхаас сэргийлж өгдөг байна дотроосоо. Тэгэхээр нөгөө хуурайшаагүй чийгтэй байгаа арьс маань өөрөө унжих болон үрчлээ үүсэхтэй доошоо нөгөө нэг сайгийн скин гэдэг тэрнээс сэргийлж өгдөг учраас хүмүүс заавал дотроосоо ус ууж иж арьс унжихаас сэргийлж өгдөг байна. Хоёрдугаар шалтгаан нь бол pH balance. За хүний бие өөрөө pH balance байж ах хэвээр юм байна л да. Яг нь бид нар өмнөх бичлэгүүдээс ер нь цэвэрлэгч pH balance байж иж арьсыг өөрөө тэгж хуурайшуулахгүй, тослогдуулахгүй хэд хуурайшиж нөгөө чийгэн давхаргыг алдагдуулахгүй байна гэдгийг бид нар мэдэж авсан. Тэгэхээр pH-ийн scale буюу хэмжүүр нь 0-аас 14-ийн хооронд байдаг. Ерөнхийдөө бол нөгөө ус чинь өөрөө neutral буюу 7 байдаг учраас тэр усыг байнгын ууснаар бид нар өөрийнхөө биеийн pH-ийг тэнцвэржүүлээд dehydrated болохоос сэргийлж өгч байна гэсэн. Нөгөө кинон дээр гардаг шүү дээ нөгөө амар нуранган доор ингээл барилга юм нурсны доор ингээд хүн дарагдцсан байж байдаг. Тэгэхээр тэр хүмүүс нь хамгийн түрүүнд маш их dehydrated болоод усгүй болоод ам хамар нь хатаад ерөнхийдөө бол нэлээд тийм хэцүү болцсон байдалтай байдаг шүү дээ. Тэгэхээр хүний бие өөрөө хамгийн түрүүнд dehydrated болсноороо ямар ч хүчгүй ирч хүчгүй сулдаа эрүүл мэндгүй тийм болж ирдэг учраас бид нар дотроосоо эрүүл бие махбод өөрөө эрүүл өмнө дээрээс нь бие махбод эрүүл бэжиж арьс өөрөө өнгөлөг толгор байхын тулд усыг заавал уух шаардлагатай болж байгаа юм. Гуравдугаар шалтгаан нь бол хор гадагшлуулах гэж байгаа. Ерөнхийдөө бол нөгөө detox хийх гэж ойлгож болно. Усыг ер нь тодорхой хэмжээгээр ойрхон ууснараа хүний биед хуримтлагдж байгаа тодорхой хэмжээний тэр хор бохирдлыг доотгшин доош нь detox хийж гаргаж ядгаа. Тэгэхээр нөгөө шээсээр бидний хор гадагшилж ядгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр нөгөө ус уухгүй удаад байдаг хүмүүс тэр хороо гадагшлуулж чадахгүй нөгөө бие махбодонд маань элдв өөрчлөлт бас юм орж болох нэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг юм joke яваад байдаг шүү дээ. Нэг ус ингээл уугаал байдаг нөгөө clear skin чинь хаана нэ тэгэл шээхээс өөр юм байхгүй шүү дээ гэдэг. Тэгэхээр тэр шээж авах хоорондоо бид нар хороо гадагшлуулж авах учраас төвчээртэй хүлээх хэрэгтэй гэсэн санаа. Ер нь бол арьс өнөө маргааштай сайжрахгүй байгаа ч гэсэн бид нэр хороо гадагшлуулж байна гэдэг маань өөрөө арьсанд чинь ирээдүй байна гэсэн үг. Энэхүү шалтгааныг бас хүмүүс нэг их ойшоодоггүй. Үрчлээтэй болчлаа. Үрчлээндээ ямар тос төрөх вэ гэж байнга асуудаг. Тэгэхээр та үрчлээнд ямар нэгэн тос хайхаасаа өмнө эхлээд ус сайн ууж заашаараа. Хүний бие өөрөө тогтмол ус ууснаар маш сайн эм чийглэг hydrated биетэй болсноороо өөрөө хүний биеийн арьсны уян хатан чанар сайжруулж яадаг. Тийм учраас нөгөө уян хатан чанар маань сайжирсан байгаа арьс маань өөрөө
үрчлээдгээс сэргийлнэ. Мөн үрчлээдсэн байсан ч гэсэн та үргэлжлүүлээд усаа сайн уусаар байхад тий үрчлээгээ гүнд нь орохоос бас сэргийлж өгнө гэсэн үг. Түрүү хэлсэнтэй хүний бид тодорхой хэмжээний хор бохирдол буюу toxins үүсэж байдаг. Тэгэхээр тэр үүсэж байгаа хор бохирдол маань арьсан дээр тослог болон илэрч болдог. Тэгэхээр тэр тослог маань өөрөө те бидний одоо арьсан дээр гарч ирснээр нөхсөв бөглөөд одоо арьсны жижигэн нөхсөвийн маань бөглөрч өгснөөр ялангуяа тослог юугаар хамгийн их илэрдэг вэ гэхлээр T зонд хэсгээр хамгийн түрүүнд илэрч эхэлдэг. Тэгэхээр тэр хэсгээр нөхсөв бөглөрснөөрөө батга үсэх жинхэнэ нөхцөл болоод ирдэг учраас ялангуяа батгаа эдгэх гэж байгаа хүмүүс маань ус сайн авахыг би зөвлөж байна. Хамгийн сүүлийн шалтгаан бол чийгшүүлэх. За бид нар арьсаа маш сайн чийгшүүлье, шид маск тавья гэлтэй. Гэтэл дотроосоо бид нар ус ууснараа ер нь бол нөгөө дотор эрэхтэн болон дотор биеэ сайн чийгшүүлж өгснөөрөө арьс өөрөө чийглэг болж ирдэг. Тэгэхээр миний анзаарснаар бол хүмүүс ялангуяа одоо зуны улиралд илүү их сайн ус уудаг те. Яагаад тэгэхээр халуун тийм бөхчм улирал учраас илүү их хүйтэн зүйл умаар санагддаг, илүү их одоо ам хатдаг те. Тийм учраас илүү их ус уудаг юм шиг санагддаг. Харин өвлийн улиралд болохоор нэг тийм одоо хүүтийн юм уумааргүй ч юм уу аль болох халуун кофе, халуун цай, халуун одоо ямар нэгэн дринк уухыг илүүд үздэг. Тийм ч учраас хажуугаар нь усаа уухаа болчдөг. Тэгэхээр нөгөө өвөл яадаг вүлээ маш их одоо хуурай, сэрүүн, тэ салхитай тийм одоо ялангуяа манай Монголын хасах градустай улиралд бол арьс маш ихээр хуурайч эхэлдэг. За тэгээд дээрэс нь нөгөө усаа уухаа болчихлоор арьс бүр их хуурайшаад явна гэсэн. Тэгэхээр ер нь бол миний бодлоор хүмүүс өвөл ялангуяа Монголын өвөл илүү ихээр ус уух шаардлагатай. Тэгэхээр 6 шалтгааныг үндэслээд би хэрвээ та арьсандаа анхаарж байгаа бол тий. За өнөөдрийн байдлаар одоо ингэж арьсандаа анхаарахын тулд миний бичлэгийг үзэж байгаа бол та ус заавал уух хэрэгтэй шүү гэдгийг би амжилан гуймаар байна. За тэгэхээр нэг асуулт гарч ирнэ дээ тий. Гоё арьстай болохын тулд хэр хэмжээний ус уух хэрэгтэй юм болоо гэж бодож байгаа байх. Яг нь интернетээс ингээд хайлаа тий. 2 литр ус уух шаардлагатай ч гэдэг юм уу нэг юм тогтсон хандлага байдаг. Тэгэхээр яг гадаадын одоо экспертүүдийн одоо миний уншсан номны одоо дерматологистийн зөвлөж байгаагаар бол өдөрт нэг 5-8 стакан буюу за өөрийнхөө одоо жиндээ тааруулаад уугаарай гэдэг юм хэлээ. Мөн дээрэс нь одоо өөрийнхөө жингийн килограмм бүрийг 30 мл устай гэж тооцоолоод хэр хэмжээний их ус уух хэрэгтэйгээ тооцоолж гаргаж ирээд зөвхөн өөрийнхөө жинд тааруулсан усыг уугаарай гэж санал болгодог. За миний хувьд бол жин 60 кг байгаа одоогоор. Тэгэхээр 30 мл-ээр тооцоод үзэх юм бол би 1.8 литр ус уух болчиход байгаа аахгүй. Тэгэхээр би ер нь өдөртөө бол тэр хэмжээний усаа уучаад байдаг. Усаа би яаж зохицуулдаг вэ гэхэлэр өглөө босч ирэнгүүтээ шууд 300 г-ийн нөгөө нэг юм аяга байдаг шүү дээ. Тийм аяганд тал нь хүйтэн, тал нь халуун ус хийгээд яг гоё бүлээн ус болгоод тэгээ өглөө нөгөө нэг би том хүүгээ сургуульд нь явуулж өгнө, баг хүүгээ бас сургуулийг нөгөө хичээл юмд нь бэлдээд цай ундыг нь уулгаад цэцэрлэгт нь явуулдаг учраас тэр хоорондоо багаар баллаад би тэр 300 г-ийн усаа уучдаг. За тэгээд тэрнээсээ хойшоо нэлийн одоо 30 минутын юм уу цагийн дараа нөгөө өглөөнийхөө цайг уuna. Өглөөний цайг ууснасаа хойшоо тэгээд оройны хоолны одоо дараа хүртэл 1.5 литр усаа хангалттай ууж чаддаг гэсэн үг. Тэгэхээр тэр хооронд би ерөөсөө нэг дор одоо цүл хийж уухаас маш их сэргийлдэг. Яагаад тэгэхээр өөрөө миний жин бас нэлээд туранхай талдаа учраас би бөөрөндөө ачаал өгөөд бөөрөө гинтихийг хүсдэггүй багаар бүлийн ус шимж уудаг. Тэгээ надад ингэж мэдрэгдээд байдгийг та нарт ингэж мэдрэгддэггүй юу? Ингээд гинт нэг юм өлсөөд тэгээ өлсөх мэдрэмж төрөөд за тэгээ хөрөгч онгоолгоод очингууд ингээд нэг юм идмээргүй санагтаад те юу идэх вэ гэх идэх юм олддггүй те. Тэгэхээр яг тэр үед болохоор хүний бие өөрөө нөгөө өлсөх мэдрэмж биш цангах мэдрэмж төрдөг юм байна л да. Тэгэхээр тэр цангах мэдрэмжээ хүн өөрөө өлсөх мэдрэмжтэй андуураад нэг юм идэх гээд хайгаад идэг. Яг тэр үедээ ус уугаараа тэгэх юм бол нөгөө мэдрэмж чинь байхгүй болчихно. Цангаж исэн юм биш үү өсөөгөө. Өдрийн турш усаа уухтаа хүмүүс бол яг ингээд ажилдаа явахдаа ч юм уу гэртээ ч юм ингээд нэг том усны сав тавьсан те тэрийг ингээд мартахгүй ингээд санаад уугаа яваад идэг. За заримдаа үнэхээр нэг мартцсан тохиолдолд одоо яах вэ гэхлээр нөгөө ус уугаарай гэж сануулдаг аппликейшнүүд их зүгээр санагдсан надад. Сүүлийн үед би яг утсан дээр 3 төрлийн аппликейшн татаад авсан байна. Би та бүхэн тэрийг хуваалцъя. Маш хэрэгтэй юм билээ хурдан сануулад явцдаг. За хамгийн түрүүнд Bonaco буюу манай Монголын усны одоо үйлдвэрлэгч компани юу вэ аппликейшн байна. Тэгэхээр тэр аппликейшнийг татаад аягүй хөөрхөн хамгийн эхлээд одоо жингээ болон өндрөө хийн. Тэгэхээр
ер нь бол таны өдөрт хэр хэмжээний ус уух ёстой чинь гараад ирнэ. За мөн дээрэс нь усаа уугаад даалгавраа ингээд биелүүлээд явах юм бол цол ахиад явдаг. Дээрэс нь энэ мэдээлэл дээр нь оронгууд тухайн өдөртөө зориулсан усны талаар мэдээллүүдийг гаргаад ирдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол усаа унгаа усны талаар ач холбогдолтой мэдээлэлээ аваад ер нь бол өөрийгөө ингээ хайжэтэд болгоод яваад ах боломжтой юм аятайхан аппликейшн байлээ. Монгол аппликейшн гэдгээр их давуу талтай. Хоёрдугаарт нь болохоор бас нэг юм хөөрхөн аппликейшн байгаа. Drink Water Reminder гэдэг. За яг ингээд ороод үзэнгүүт бас яг жингээ хийн эрэгтэй юу эмэгтэй юу те халуун хүйтэн цаг агаарт амьдардаггүй. Тухайн удаа хүүс болон амьдардаг цаг агаар мөн жиндэн тааруулаад уух ёстой усыг нь гаргаад ирнэ. За тэгээд нөгөө өглөө хідэд босдог, орой хідэд унтдагаас чинь шалтгаалаад ерөнхийдөө бол ийм reminder гаргаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ цаг тутамд танд усаа аваарай гэж сануулна. Одоо сэрүүлэг дуурна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол те ажил дээр ч юм уу, гэртээ ч юм уу одоо нэм заавгүй те ямар ч байсан ингээд ус уухаа мартчихад идэх хүнд бол ингээд reminder ирээд та усаа авах боломжтой. За 3 дугаарт нэг юм хөөрхөн аппликейшн байна. Энэ манай групп дээр нэг юм ихтэй постлсан байсан. Би тэгээ сонирхоод татаж үзээд яасан чинь маш хөөрхөн юм блэ. Энэ Plant 8 гээд ерөнхийдөө нөгөө нэг юм ургамал ингээд ургуулад явдаг. Ус уугаад өөрийгөө услангаа давхар энэ ургамлаа услаад явна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нэг удаадаа 240 мл одоо усаа уучаад энэ ургамлаа ингээд усалчихна гэсэн үг. Тэгээд усаа уухгүй ингээд энэ лүгөө орохоо ингээд мартчих юм бол ургамал чи өөрөө ингээд бүр ингээд айгүй юм сайд болцсон байж ах чишээтэй айгүй хөөрхөн юм блэ. Тэгэхээр энэ гурван аппликейшнээр татаад та өөртөө сануулга болгоод усаа сайн уугаарай. Тэгээ саяны өнгөрсөн 2 дугаар сарын турш буюу 2 сарын 1-ээс 2 сарын 28-ны хооронд буюу 4-7 хоногийн хугацаанд усны чаленж манай групп дээр явагдсан. Арсан услыг гэдэг нэртэй өдөр болгон ус уух чаленж явагдсан байгаа. Тэгээ хэрвээ та манай группт орж амжаагүй байгаа бол ороорой. Манай групп бол welcome нээлттэй байж байгаа. Жилдээ бас хэд хэд удаа юм хөрхэн чаленж явагдаад идэг хүмүүс орох маш их дуртай. Дагаад ингээд арсаа гой болгоод явах үнэхээр энэ дуртай хүмүүс байгаа. Тэгэхээр энэхүү чаленжийн хүрээнд ямар үр дүнд хүрсэн бэ гэхээр хүмүүс ерөнхийдөө тодорхой хэмжээний нөгөө өмнө нь одоо ус дундаж уудаг байсан бол арай илүү сайн уудаг болоод ерөөс уудаггүй байсан бол ядаж нэг дундаж хэмжээнд болтлоо бас уусдаг болсон гэж би хараад байгаа хүмүүсийн ер нь коммент те ер нь фидбэкээс хараад хахад за мөн дээрээс нь инстаграмаас бас орж иж байгаа хүмүүс байна, арсандаа анхаарж байгаа хүмүүс маань группийн чаленжаас ч юм болоод ус маш сайн ууж байгаа шүү гэсэн фидбэкүүд ирж байгаа учраас би маш их хангалуун байгаа. За тэгэхээр энэхүү чаленжийг маань 4-7 хоногийн турш спонсорлож өгсөн Bonocco-гийн хамт олондоо маш их баярлалаа. Би саяны 4-7 хоногийн хугацаанд бол Bonocco-гийн усыг маш сайн уулаа. Надад ийм том хэмжээтэй болон жижиг хэмжээтэй юм уснуудаасаа бэлгэлсэн. Тэгээд энэ том хэмжээтэй нь болохоор 1.5 литр болохоор би нөгөө өглөө 300 мл усаа уучаад үлдсэн хугацаанд энэ усыг тэр чигт нь ингээд баг багаар шимээд уучихад бол яг таарж байгаа байхгүй. Тэгэхээр би яг хоо ингэж байгаа нөгөө энийг хөргөчөнд хийхгүйгээр те өрөөнийхөө тасалгаанд мөн дээрээс нь уух хэмжээгээ ингээ палмастраар ингээ тэмдэглэжүүл бас их зүгээр санагдсан. Тэр одоо ийшээ тийшээ гарах хугацаанд ч юм уу тий. За би бол гарахтаа хүүхдээ авах хөргөж өгөх дээр л одоо сүүлийн үед их гарч ийн. Олон нийтийн бас ямар нэгэн тиймэрхүү юмд нэг харцсангуй оролцохгүй байгаа учраас энэ усыг жижигээр нь аваа гардаг. Эсвэл гадуур явж байхдаа бас худалдаад авахд их зүгээр санагдсан. За яг одоогийн Bonocco-гийн явуулж байгаа кампайн ажил болохоор Water for Tomorrow гэсэн урайтай тийм хөтөлбөр юм бэлээ. Тэр маань юу гэсэн үг вэ гэхлээр за өнөөдрийн бидний одоо энгийн өдөр тутамдаа хийж байгаа тий одоо зуршил тэр зүйлүүд маань маргаашийн бидний ирээдүйн одоо өнгөлөг одоо арай илүү тий better days гэдэг чинь илүү одоо өдрүүдийг илүү ирээдүйг одоо бүтээж байгаа шүү гэсэн санаатай юм бэлээ. Тиймээс ирээдүгээ усалж те өнөөдрөөс та ус ууснаар маргааш илүү их эрүүл мэндтэй, эрүүл одоо биетэй, эрүүл оюун санаатай, мөн илүү их эрч хүчтэй байхын тулд та өнөөдрөөс ус сайн уугаарай. Арьс арчилгаан дээр ч гэсэн маргаашийн эрүүл арьсыг бүтээхин тулд та өнөөдрөөс заавал ус ууж цаашаарай. Ингээд энэ удаагийн бичлэгт хамт исэн та бүхэнд маш их баярлалаа. Усыг тодорхой хэмжээгээр тогтмол уух нь арьсанд ямар нөлөөтэй гэдгийг тайлбарлахыг хичээлээ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.